одоогийн хуулиар ямар байдгүй гэхээр за чи нэг одоо их усүр барих юм бол чи заавал тусгай жишээл ав. За чи заавал одоо үн тарифа надаар батлуул. Одоо хуулийн дээр тийм байдаг. За бид нар энэ хуулиараа яаж юм гэхээр тэр одоо бие даасан дулаан хаамжийнхаа их усүрийг барих. Тэр одоо хэсэгчилсэн одоо та зүгээр нэг өөрөө нэг үйлдвэр барьлаа л да. Тэгээ өөрийнхөө дулааныхаа хэрэглээг хангах гад нэг тэрэндээ нэг жижигхэн их усүр арчаад хангаж байгаа тохиолдолд дундаас чин одоо төр оролцох ямар хэрэгтэй юм бэ? Хэрэггүй байхгүй юу? Төр оролцоол ингээд чи өөрийгөө хангасан ч хамаагүй чи тусгай жишээл ав. Чи тарифа батлуул гэдэг чинь байж болохгүй асуудал байхгүй. Олон улсч бэдгүй юм байна. Би даасан дулаан хангамжийн систем. За дээрээс нь чи би дааж агаад магадгүй чиний ойр орчмын нэг 2 3 хөрсчин чамаас авъя. Тэгэнгүүт төр оролцох. Ерөөсөө төр оролцохгүй тэрэн дээр. Хэсэгчилсэн тэр бие даасан дулаан хангамжийн систем дээр төр оролцохгүй байя. Тэгэх юм бол энэ рүү чинь нөгөө бидний дулаанаар хангаж чадахгүй байгаа олон мянган хэрэглэгчийг одоо хангах асуудал дээр хувийн хвшил маань хөрөнгө оруулалтаа гаргаад явах ийм боломжоо байх юм байна. Тийм учраас энэ хуулийн нэг онцлог бол хувийн хөрөнгө оруулалтыг татах механизм энэ хууль дээр сууж өгсөн л гэж